Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл математикийн энгийн төсөөлөл зүг чиг тодорхойлох. Зорилго: орон зайн төсөөлөл хөгжүүлэх, өөрийн байрлалаас бусдын байрлалыг тодорхойлох, урт хойд баруун зүүн талыг ялгаж хэлэх. Хэрэглэгдэхүүн: бамбрууш, нэртэй карт, улаан уяа, дэвсгэр. Энэ юу вэ хүүхдүүдээ? Бамбрууш байна. Бамбруушны баруун тал аль вэ? Энэ бол бамбруушны баруун тал. Баруун гараараа бүгдээрээ халбаг барьж хоол иддэг, харандаа балаа барьдаг тийм ээ. За баруун тал гэсэн карта багш нь тавья. Баруун тал. Бамбруушны зүүн тал аль вэ? Баруун талын эсрэг тал нь зүүн тал. Карта тавья. Тал. Бамбруушны урт тал аль нь вэ? Нүүр цээжний хэсэг нь урт тал. Карта тавья. Тал. Бамбруушны хойд тал аль нь вэ? Нуруу хэсэг нь хойд тал. Карта тавья. Хойд тал. Баруун тал, зүүн тал, урт тал, хойд тал. Бамбруушны баруун талд юу байна хүүхдүүдээ? Бөмбөг байна. Багш нь бамбруушны баруун гарт улаан уяа уйсан байгаа. Бамбруушны зүүн талд юу байна вэ? Усан үзэм. Бамбруушны урт талд юу байна вэ? Адил жимс. Бамбруушны хойд талд юу байна вэ? Машин байна. За хүүхдүүдээ сайн хараарай. Бөмбөг бамбруушны аль талд байна вэ? Баруун талд байна. Машин бамбруушны аль талд байна вэ? Хойд талд байна. Адил жимс бамбруушны аль талд байна вэ? Урт талд байна. Усан үзэм аль талд нь байна вэ? Зүүн талд нь байна. Сайн байна хүүхдүүдээ. Хүүхдүүд та нар гэртээ өөрийнхөө байрлалаас бусдын байрлалыг тодорхойлох, гэртээ байгаа эд зүйлсийг тодорхойлж хэлээрэй хүүхдүүдээ. Баярлалаа.